안녕하세요. За сайн байцгаана уу? За удаан хүлээлгэсний эцэст 3 дугаар хичээл манай өнөөдөр эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдөр миний хүү ямар өдөр үлээ? Цагаан сар. Өө тий. Амдаа юу хийж өгөх вэ? Цагаан сар. За өнөөдөр цагаан сарын шинэ нэгэн байгаа тий? За ээж хоёр өглөөсөө тэгээд айлаар одоо өвөө эмээ дээр очиж залгаад тэгээд өөр нагцынд очиж залгасан тий? Хэзээ? Доодоо эмээнд очиад. Тэгээд өнөөдөртөө нэг их айлсээгвэ маргааш л харж бураа өвөө эмээ энэ төр зөндөө настангуудынхаараа явна. За тэгээд өнөөдрийн хичээл маань нөгөө нэг цагаан сартай холбогдуулаад бэлдсэн байгаа. Гомгсэн. Юу одоо цагаан сар зориулсан хичээл 3 дугаар хичээл буюу 12 жилийг хүүхдүүдтэй заахаар бэлдсэн байгаа. За тэгээд Монголд яг 12 жил байдагтай адилхан Солонгост мөн яг адилхан 12 жилтэй байдаг. За тэгээд энэ жил ямар жил орж байгааг мэдчихэж байгаа юу гэж өөхөө? Миний өч өнөөдөр нөгөө цагаан сар гэдэг айгуу ганган дээрээ тавьсан хөөрхөн Монгол үндэсний хувцаараа гойсон байгаа тий. Миний хүүд ийм гоё дээл бэлдэж өгсөн байгаа. Аав нь ийм гоё дээл авч өгсөн. Ээж нь ийм гоё малгай авч өгсөн тий. Одоо халууцж байгаа. Гутал авч өгсөн ээж. Йоо тий ээж нас гутал гоё авч өгсөн тийм ээ. За тэгээд Аппа. Өнгөрсөн хичээлийн нэрээ даалгавар юу болсон бэ нэрлээ? Юу мэдээгүй гэж. Өнгөрсөн хичээлийн даалгаврыг нэр гэс шалгаад явах байлаа. Ээж хөө өгнүүдээ цээжилсэн юм уу ээж хан зааж өгсөн өгнүүдийг. Сургууль өнгөрсөн хичээл чинь нөгөө нэг сургуулийн амьдрал гээд 2 дугаар хичээл байсан тий. Тий. Тэгэхээр миний хүүд цээжилсэн өгнүүд байна уу? Одоо хапуучи умааны харабучи ямар. Тэр чинь бүр 1-р хичээл. Тэрийг бол чи бүр цээжилсэн байх хэвээр өдөөд. Өнгөрсөн хичээлийн сургуулийн амьдрал гээд сэдв маань болохоор нийт 12 үг заасан шүү дээ чинь. Бас айлах юм дээ. Тий. Миний хүү халууцж байна уу? Үгүй. Гайгүй юу? Юу бүр нөрч. Нойр нөрж байна уу? Ядарсан бах тий нөө цагаан сарын өдрүүдээр бас амар ядраад тийм аа тий. За тэр яг миний хүү жоохон төвчээд хичээлээ чи ойлоо. Сургууль гэдэг үгийг мэдгүй миний хүү. Юу гэж хэлдэг? Хакио. Хакио тий. За багшиг юу гэдэг юм бол? Юу гэж хэлдэг миний хүү? Сонсоны тий. Зөв. Сурагчийг Хакио. Хакио ч миний хүү сургууль хаксен гэдэг юм тий. За тэгээд номыг чикса. Чуу чик. Оо яг үн чек зүгээр чек гин. Дэвтрийг Чик. ямар чек вэ дэвтрийг? Сэнис. Гонсэ. Гончек. Тэсэ гончек. За гончек гэдэг бахан тийм ээ. Тий. За балыг юу гэдэг вүлээ? Балыг Блупен. Зөв миний хүү яг зөв. Харандаг мэдэж байна миний хүү. Юу гэж хэлдэг? Ямпил гэж хэлдэг. Ямпил. За баллуурыг чикса. Живүгэ гэдэг. Чексан гэдэг чинь яг номын одоо ширээ хэлдэг байхгүй миний хүү. Чикса хэлсэн. Одоо тэгээд сандлыг бол чи бүр марцсан бах уу? Уйжа гэдэг тийм ээ? Уйжа. Самбар гэснээс нэрээ битээрээс амар гоё самбартай болсон. Ийм бүр ориг. Өмнөх нэрээ самбарынхаа учрыг олсон нөгөө юу гараад муухай
алтардаад байсан шүү дээ. Юм бичээд ингээ арилахаар алтардаад арилахгүй. Одоо халтардаггүй. Гэсэн чинь нөгөө нэг гаднах гэлгаруудыг аваагүй. Ээжгүй хоёр жоохон торшлог гутсан мөлий. Тэр бол одоо бас гоё гарна. Гэхдээ арай жижигхэн самбар байсан. Одоо энэ бол айгүй гоё. Яг юм дундаж. Ээжгүй хоёр ийм дундаж үе яна уучлаарай. Ийм гоё дундаж самбартай. Тэгээ бас нэг том самбартай болсон. Үгүй тэгээ харуулж авчтий. Юугаа? Томын уу? За, хичээлийн төгсгөл харуул. За, тэгээд спонсор байгууллагаас Тэр нүггүй юу? самбар авсан байгаа. Хотлоо нэг нэлээ өмнө хэрэгжилжсэн самбар тай болсон байгаа. Гоё яг хэрэгтэй чуяш хэрэгтэй самбар байсан. За, тэгээд миний хүү одоо самбар гэдэг юу гэдэг юм бэ? Самбар. Түрүү хоёлаа яриадсан да. Чилпан. Өө зөв чилпан гэдэг тийм ээ. За, тэгээд хаалга юу гэдэг? Нөгөө юутай адилхан мөлий төстэй хэлэгддэг. Нүн. Үгүй юу вэ? Нүнтэй төстэй хэлэгддэг. Тэгтээ мөн. Өө тийм мөн гэж хэлнэ тийм. Нүн. За, тэгээд сүүлийн үг цонх. Цонх. 12 дахь үг. Ямар мөн нэлээ? Чан мөн тийм ээ. За, зөв. Миний хөө энэ үгнүүдээ бүгдийн сайн цээжлэнэ. Миний үг гэлтгүү үзэж байгаа хүүхдүүд маань бүгдээрээ үгээ сайн цээжлээрээ. За, үгээд цээжилж ээж хэдүүлээ ярьдаг болно шүү дээ. Үгнүүдээ холбоод одоо нэр үг үзээ явж байгаа. Дараагийн хичээл дээр тэмдэгнэр одоо үйл үг тэгээд тэднэрийгээ холбоод өгүүлбэр бүтдэг болно тийм ээ. Тий. Яа зээж ингээд жоохон эвгүй савчна. Яа эвгүй. Миний үгийн хөл өвжөө. За, тухтай суугаарай. За, миний хөө. За. За, тэгэхээр цагаан сартай холбогдуулаад чи самгва буюу 열두 디. 디 гэдэг нь 열두디. 열두 гэдэг нь 12 гэсэн үг байхгүй юу? Тэгээд ди гэдэг нь жил, 12 жил. 12. За, миний үуч нөгөө бүр нэг өнгөрсөн жилчлөө нэг хөөрхөн 12 жилийн тухай дуулаад цэцэрлэгээс эрэхтэй дуулаад идэг байсан. Ямар санаж байна уу? Эрдний зүйлээр бөөлжөд байдаг гэл. Тэр үхэр 2 жилээ. Эзэндээ чи хальж чадхаад байна. Эрдний зүйлээр бөөлжөд байдаг. Ирүү цагаан холгон нэгэн жилээ. Тийм ээ. Өө нэг юм уу? Хулгай. Тийм, хамгийн ихэнд дэдэг жил холгон ахгүй. Би хулгай. Өө тийм миний үуч холгон жилтэй тий. Эцти баар жилтэй. Тийм. Эрдний зүйлээр бөөлжөд байдаг. Ирүү цагаан холгон нэгэн жил. Миний үуч нь ирүү цагаан холгонтой хүү ахгүй тийм ээ. За, ирүү цагаан холгоныг солонгосоор юу гэх вэ? Холгон жилийг. За, ээж нь бичээд өгнө. За. За, нэгдүгээр байл. нэгдэх жил буюу холгон жилийг яг 7 элдний 7-ын тоош ялах юм. Тэ? За, ингэж чичдэг байна гэдэг. Би наадах чи бичиж чадсан шүү дээ нэг. GD. Холгоныг G гэдэг байна шүү дээ. Ямар амарх юм бэ? G. Амархан байна. За. Одоо 12 жилээс хурангаа миний хүүхдүүд ч одоо нөгөө гол нь 12 төрлийн амьтан сурах нь шүү дээ. 12 төрлийн амьтан сурчнаа. GD миний хүүгийн жил те. За, 2 дахь жил буюу ивэр сүлэн тэнцүүхэн байдаг. Эзэндээ ээлтэй шүү дээ. Эвэрсэн гэдэг. Үхэр 2 жил, тийм ээ? Үхэр 2 жилийг Үхэр 2 жилтэй. Үхэр 2 жилтэй. За, миний үхрийг юу гэдэг вэ хана? Суу гэдэг вэ хана? Сути. Оо яг зөв. Сути. Амархан. Хаста амархан байгаа. За, үхрийг суу гэдэг вэ хана тий? Суу. Монгол нөгөө нэг өгнүүдтэйгээ бас ингээд дүүцүүлээд энийг чи нэр монголоор одоо энэ суу гэдэг үгтэй тустай юм байна гэд нөгөө тэгэж нөгөө харьцуулан цээжлэх аргаар бас цээжлүүл айгу амархан байдаг. Миний хүүд халууцж ирлээ. Ийм халууцж байна. За тэг тайлчих.
Солонгос хэлний хичээл юм уу? Англи хэлний хичээл юм уу? Солонгос. Тий. Тэгээ англиар. Солонгосоор халуун маань гэр үгсэн. 많이 더워요. 마디아 더워요. 더워요. 많이 더워요. 다들 찬스. 꽃님 gэр үгсэн. 많이 추워요. 추워요. 많이 추워요. 아하, 이 нөгөө тэмдэгнүүд учраас дараагийн хичээл дээр 오야. үзэн заяа. За, ээж нь. 누르트 хичээл дээр үү? 누르트 хичээл. бүр дараа нь үзнэ. Болоогүй. Шив. Я хорошо ирдэг. Би юу шивтэй. За, За би ингээл хичээл үү. Би айлуу ээж нь. Зүгээр хавчирч. 하이. За, энэрлийн микрофоно заавал ингээ нэг өстэй зүүн гэж зүүсэн байгаа. Өстэй зүүх албагүй байхгүй. Энэ өстэй нь болохоор зүгээр ингээ нэг гадаа зүүх ингээд явахтаа ч юм уу салхитай үед зөөлийг болох ёстой байхгүй. Зөөл нь зориулт нь. Зөвхөн би монгол За, миний хөдөлгөөнтэй суугаад хичээлээ яг сайн үзээрэй гэж хөө. За, 2 дахь 3 дахь хураан иди. Миний хөө бар жилиг барыг хураан гэдэг байхгүй юу? Хураанги. Би наадах чинь дагаад бичээд та. Хураан иди. Ямар их юм бэ? Ээж нь болохоор ингээ бичиж өгөөд байгаа нь болохоор нөгөө уншиж бичиж чаддаг. Би агаа анаа нартан зориулж бичиж байгаа байхгүй юу? би бичиж үзэх үү? Миний хөө аягүй мундаг бичдэг шүү дээ. За, хураан иди гэж ингэж бичих нь шүү хөөе тий. За. Би бичиж үзчихлээ та. За, миний хөө дараа бичиж. Би бичиж. За, тэгвэл энийг хажууд за доор нь ингэ бичиж. Яаж бичих юм? За, хураан идиг бас өөрөөр помди гэж бас хэлэх үе байдаг. Помти. Помди. Онти. Доор нь ч миний хөө жоохон доош. Аха. Нэг шив. Тий. Тийм. Юус энийг ялгчихна тий. За, яах вэ? Тийм. Одоо За, Юу яа төөрт ичээд байгаа битэ. гоё яна миний хөө гоё ичиж. Oh good. За, манай хүүхдвэр юугаа хичээнгүлэн бичээд алгалаа. No. Бум. За. Уа, эстамэнд үгүй нэ. Би харуулаад. Өөрөө харуулах юм уу? За, эста зөв юм. Эста гоё бичсэн мэн. Эста 5 6 настай хүүхд энэ зэргийн ингээ бичнэ гэдэг чинь мундаг байгаа. Би дөнгөж тавтай шүү дээ. 6 арай үрээгүй. Хураан иди. За. За, манай хүүхдүүд ч гэсэн дөр алгаад мундаг бичиж байгаа гэж бодож байна. Манай хүүхдүүд ч мундаг юм чи өөрсдөө ингээл биччихин тийм ээ. За 4 жил маань юу идэм бэ? Үхэр. Үгүй барын дараа туулай жил гэдэг байхгүй юу нөхөө? Туулай чинь ийм өндөр юм уу? Туулай жил. Туулай жил чи хэдий? Макро ясэж. Макро. Басо. Сайн маркра. Хайдуудаа нууц. Миний хөө жил 4 төвчл боёо. Үгүй юм. Tokkidi. Эдэн нууцлаа. Хоккиди. Tokki. Туулай tokkи гэдэг байна. Наач бүр амрах юм би наадах чи бичиж чадна. Үгүй юу юм би. За би надад ингэж бичихгүй яж яг. Тэгэх юм бол цаг их удаан явна. Хүүхдүүд маань залхах чинь удаан хичээл орвол заяа. За. Би төсгөлийн дараа чиж гисэн залхаад. Чи гол нь надад хичээлдээ сайн анхаар миний хүү. Туулайг юу гэдэг гэж байна?
То끼. 토끼디. Дэлхий дээгүүр дэгдээд байдаг. Дэлдэнчигтэй туулаа 4 жил тий. За. 4 жилээ. За дараагийн жил маань ямар жил үт юм бэ? Туулаа. Тулсан. Нөхөр бар туулаа луу. Алуу. Луу жил. Хөх тэнгэрт хүржигнээд байдаг. Хүч ихтэй. 4 жил. Зүүн. За 5 дахь жилийг Yung дэг. Yung. Миний худлууг Yung гэдэг. Yung. 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 Аха, яг зөв. Yung. За, Би Yung. Yung дэг. би тусгалын дараа надад. Yung дэг. За. Yung дэг. За. За За, дараа 6 дахь юу маань? Жил маань Могоо жил тий. нөгөө хаанди. Могоод Пэм гэдэг юм миний хүү. Pain. Пэм. Pain. Аха, Пэм. Pen. Пэм. Pen. Зөв. Пэмди. Pending. Пэмди. Pending. За, тэгээ багш нөгөөсөө доор нөгөө юу бас бичээд өгчнөө. Чи багш юм уу? Ээж нь одоо багш та Чи 6-ын тоогоо буруу харуулсан биз дээ. Пэмди. Pending. Чи За. 6-ын тоогоо буруу харуулчих. За тус. Ээж нь зөв хэлсэн. За. Бла Могоод Пэм гэдэг бахан шүү дээ. pen. За, 7 дугаар Долоодугаар хийжээс. цагийн газрыг товчлоод байдаг цомбон туурайтай морь 7 жил гэдэг. Одоо энэ жил морь жил орж байгаа байхгүй миний хөө. Гал морин жил гэдэг байгаа шүү дээ. Галаа. Гал морин жил. За, гал морь жил орж байгаа. Мөлчин галтай юм уу? Тийм галтай. Галаас хүчтэй юм аа. Үгүйтэй. Луучин гараж галаас. За, тэгэхгүй энэ жил ямар ч байсан гал морь жил орж байгаа. За, морийг майр гэдэг. Май. Майр. Майн. Майр. Майн. За, ээж адаараа хэлээ. Майр. Майн. Майр. Май. Майр. Май. За. Яа, англи юм уу? Майти. 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 За, миний хөө тэгээд сайн зээжлээрээ. Хэдгүүр хичээллэгтэр явж байгаа лээ. 8 болов. Тий, одоо 8 дахь жил. Үгүй одоо 9 ч та. Хон жил. Хэнэ. Хоныг ян. Ян. Янг. Ян гэшээ. Ян. Ян. Янди. Янди. Зүйтэй. Амархан бааз. Амархан Ер нь энэ юунууд нь ихэнхдээ ингээд нэгэн үеэр л ингэж бичигдэж. Одоо хоныг болохоор ян гэдэг байна тий. Тэгээд хурдан жилиг ди гэдэг юм чинь янди. Янди. Ди гэдэг ингээд нэг хос дигдээр бичигддэг байхгүй юу? Хурдан ирэн шүү дээ. За хөө чимээгүй. Юу хичээл орж хат юу яриад байна. За 9-р хичээл 9-р жил буюу бич жил. Бичээ. Бич гэдэг үү? Бич. Бич. Бичиг одоо нөгөө сармагчин байдаг шүү дээ. Унсунги гэдэг. Monkey. Аа тийм monkey. Унсунгити. Онсонити. Унсунгити. Онсонути. Унсунгити. Нити. За 9-р 9 дахь жил буюу унсунгити. Бич жил хана тийм. Бич ингэж ямар юм бэ санахгүй наа. Monkey ахгүй миний хөө сармагчин. За Шимпанзе юм. 10 дахь 10. жил буюу Мөр. Уулга. юу гэдэг лээ? Нохой жил. Нохой жилээ. Дахиад жил байгаа шүү. Дахиад жил. 5 жингээр донгодоод байдаг. Тархиндаа улаантай дахиад 10 жил. Дахиад Тагди. 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 Ди. Тагди. Амархан. Тагди. Би орчоо болов. Тагди. Тагди. Амархан байна. За, Амархан байна. Тагди.
Дахиад юу гэдэг юм? Такти. Дахиад болохоор зүгээр таг байхгүй юм нөхөө. Ингээд энийг болохоор илүү дутуу юм барьж яахгүй юм жоо. Такти буюу таг нь болохоор дахиад ди гэдэг нь жил гэдэг байгаа шүү дээ миний хөө ойлгож байна уу? Окей. За дахиад жил нохоо жил 11 дахь жил Кэти К гэдэг бахна шүү дээ нохойг. Аха. К. Эч. За дагаад хэлээрэй К. Кэти. Зүйтэй. Морч кетинг юм шүү. Кет. Зүгээр К гэдэг баггүй нохойг. За сүүлийн жил буюу Твэжиди. Твэжи. Гахаа гэсэн үг заа мэн. Хатараа ээжтэй өрхөн зараны тэтгэ ээжтэй өрхөн харин ээж аам ээдэг. За Твэжиди. Яг зүйтэй миний хөөстэй сайн хэлж шүү. За ингээд ер нь өнөөдрийн хичээл Дуслаа. за арай дуусаг байна. Одоо тавтаж хийлээ. Нөө. Ээжийнхээ энэ дээр битсэн юмнууд. Би нөгөө нэг амар том самбар дээр бол ингээ юм бичээд гоё бэлдсэн байсан чинь найрлагдсан юм шүү дээ энэрлээ. Би ярьсаагүй өөрөө юм ярьсан байсан. За. Энд гэхдээ ингээ баг орох юм уу? Орохгүй ахаа. За ингээ харуулж. За тэгээд энэ нэлээд том болохоор ер нь баг багтахгүй мэн дөө. За юу ч гэсэн хоёлоо дагаад хэлээ ээж хөө. No, why? За. Жити. За ер нь зөвхөн амтнаа хэлээ. Жи. Су. Хураани. Tokki. Yung. Pem. Mal. Yang. 원숭이. 닭. 개. 돼지. За миний хуулийг ер нь бол хэллэг нь бол амар сайн байна заяа. Тэгээ болж гин миний хууд энэ үгнүүдээ гол нь цээж дээрээ. Тэгээд нөгөө солонгосоор болохоор энэ 12 жилийг нөгөө нэг цачиг инмиу жинса оми шинью сүрэ гэд нөгөө нэг ингэж ханзаар ингэж нөгөө нэг товчилж ингэж хэлдэг байгаа. Яг 12 жилийг. 열두디. 12 жил. Хоёлаа бүр 20 хийчихлээ. Нөгөө нэг цагаан сар болж байгаа болохоор хүүхдүүд маань хичээлээ үзэх завгүй явж байгаа хаа. Гэхдээ хамаагүй нөгөө нэг цагаан сарын дараагаар хичээл сургууль нь эх 7 хоногт орохоор давхар инэрл битээрийг үзээд тэгээд чи хүй бичлэг хийж байгаа шүү дээ инэрлээ. Мэдчихээн. Тэгээ яагаад юм уу яаж байгаа хүмүүсээ хүндлэн үзэж байгаа найзуудаагаа хүндлэн би ээж нь хэлээ үсттэй. Би яас. Тэгэл энэ ихтер нэг иймэрхүү байдалтай л байж идэм дөө инэрлэл дээр ингээл би яасан чи яасан ингээл. За тэгээд хичээлдээ ямар ч гэсэн итгэвтэй суралцаарай, үгнүүдээ сайн цээж дээрээ. Миний хүүч гэсэн одоо үгнүүдээ ягштал 12 жилээ ингээд цээж дээрээ. За миний хүү ямар жилтэй лээ? Солонгосоор. Жити тий. Жити гэж хэлсэн шүү миний. За. Кити. Жити. 주로디. 주의. 소. 나는 쥐띠입니다. 나는 쥐또입니다. 쥐띠입니다. 쥐띠입니다. миний хүн гэж жоохон дэш ингээ гоё. Ааха. Ингээ их цугаар гоёгац. Тий. Миний хүч одоо сургуулийн сурагч болохоор ингээд их зэгцтэй ингээд сууж байна. За тэгээд та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ яг завгүй үед нь ингээд бичээл орж таарах бах. Тэгээ эх 7 хоногоос өөртөө итгэвтэй суралцаарай. Хичээлээ сайн сураарай. Миний хүү бас сайн сураарай тий. Болно ингээд сурвал одоо яг энэ суур мэдлэг маань амар чухал байдаг шүү. Хүүхдүүдээ маань
маш чухал байдаг. Тийм болохоор бүх хүүхдүүд маань идэвхтэй сайн өгнүүдэд цээжлээрээ нэг үг ч гэсэн цээжлээ явж хахад дараад чамд та нарын амьдралд маш их хэрэг болно гэд багш нь хэлээд байгаа шүү. Тийм ээ? Тий. За тэгээд өнөөдрийн хичээлээ ингээд дуусгая. Тэгээд миний хүү сар шиндээ сайхан шинлэрээ хийх солонгосоор 새해 복 많이 받으세요 гэж хэлдэг за. За миний хүү хэлдэ. 새해 복 зээжгаа дагаад хэлээрэй. 새해 복 복 많이 받으세요. За энэ нь болохоор яг өгчлээд ингээм хачлаад орчуулах юм бол одоо шинэ жилдээ тий буг гэдэг нь жаргал гэсэн үг. Жаргал буг жаргалыг одоо мани гэдэг нь маш их гэсэн үг. Одоо 받으세요 гэдэг нь аваарай гэсэн үг. Одоо жаргалыг ихээр аваарай гэдэг нь болохоор одоо яг сар шиндээ сайхан шинлэрээ гэд шинэ оны мэнд хүргэе гэсэн утгатай үг байхгүй. За тэгэхээр үзэгч хүүхдүүд маань ээж хоёрыг дэмждэг бол тэгээ нөгөө нэг like subscribe дараарай. Өө тийм. За тэгээд гол нь үнгөө одоо нөгөө хичээл заагдж байгаа учраас үүнийг ашиглаад миний хүүхдүүд бүгдээрээ яг сайн солонгос хэлтэй мундаг хүмүүс болоорой гэж л хүсэж байна да. Тийм ээ миний ууч гэсэн одоо яванда солонгос хэлээ сураад солонгост очоод суралцсан гэсэн төлөвлөгөөтэй байгаа учраас одооноос хэлээ сайн сурах учраас сураарай за. За тэгээд сар шиндээ сайхан шинлэрээ 새해 복 많이 받으세요. Тэгээд дараагийн хичээл уулзлаа. Түр баяртай. Бай.